За. Юу вэ? Чөөн телевизэнд. Зүгээр санаа зовхон байхгүй. Та энэ камерын дээр ерөөсөө санаа зовхон байхгүй. Гинт гараад ирэхээр нь одоо таны маны гэдэг яагаад гараад ирв гэж айгуу санагдаж. Цагаан армиг дайлан марчаад ир мэдээ өгч юм. Тэгээ. Санаачлагч Чингүн Travel компани. Ерөнхий ивент төгч Монкэг. Энэ одоо Чингүн Travel компаниас зохион байгуулж байгаа ийм эрхэм хүнийг тодруулж байгаа гэдэг энэ мэдээг сонсонгуудаа үеэлүүдээ ингээд одоо урайлаад хэдүүлээ ихтэй сюрприз барья гэд бид нар энэ аяллаа эрхийн одоо мөнгийг одоо цуглуулад ингээд сюрприз ярьж байгаамаа. Одоо өвч маань ирж байгаа. Тэгээд яаж хүлээж авах бол гэдэг нэг сонин санагдаж байна. Тэгээд үнэхээр бас амьдралд нь одоо тохиож болох онцгой бэлэг байх гэж найдаж байна. Ивент төгч Йокучи Рамен. Бид та бүхний ойр дотнд ойрын хүрээлэл донд үнэхээр эрхэм хүн байдаг гэдэгт бид хэлтэй байна. Тэр эрхэм хүнийг алдаршуулахаар бид нар энэ контентыг Чингүн Travel компани, аялын компани санаачлан бид нар хэрэгжүүлж байгаамаа. Энэ удаагийн эрхэм хүнээр ах дүүстэй халамжтай, илэгтэй, сэтгэлтэй, хайр халамжаар дүүрэн нэгэн ихч орж байгаа. Тэр ихчийг бол Хайдвийн Бадам жаргал гэдэг. Одоо энэ улаан хооронд байрлах кино театрын 5 давхурд байрлах Йокучи Рамен Япон ресторант Бадам жаргал ихчийн маань үеэлдүүн уулзъягээд ерөөдөө дуудаад аваад ирж байгаа. Гэхдээ эрхэм хүнээр тодруулж байгааг тэр ихч маань өөрөө мэдэхгүй байгаа. Ерөнхийдөө хувилцсан гэх үдэ. Одоо ингээд удахгүй Бадам жаргал ихч маань дүүтэйгээ орж ирнэ. Бүгдээрээ тэнд камераа нууцаар зогоод хүлээж байна. Харин ч харин юу үзсэн чинь өөрөө нэг гэр бүлийн охин гадаад идэг нэг юу яасан гэдэг нэг юм үзэж багс. Эний чи хөдөрлөө. Ээжигээс сюрприз барай санаж. Найдгаа сэт болгоч. Харин ч гашаа. Харин ч харин нөгөө ажлаас нь дуудаад гээд яваад өглөө. Тий. Тэгээд нөгөө намайг харин ярилцаад та зөвлөгөө авах гээд. Тэгээд намайг явууллаа. За би нэг нойд орчод ирлээ. За. Yani дүүгээ гар 0 орлоо гэхээр бол ерөөсө санаанд зүгээр 0 орох гэж байна л гэж ойлгоод тэгээд дүүдээ өх бичгийг бас гаргаж үлдээхгүй л ярьж байгаад бас мартаад явчихдаг тал байна гэж одоо тэр юм бичгээ бичих өх юм гаргаж тавьчаад байжсэн чинь гинтхэн алтан дөрөв гараад ирэх юм юу гайхсан айгүй сочсон. Самбано. Таныг Хайдвийн Бадам жаргал гэдэг үү? Масаа мөн. Би Чингүн Travel компаниас зохион байгуулж байгаа нэг зүйлээр явж байгаа. Тэгээ бид нар Gift and Travel гэдэг хөтөлбөрийн хүрээнд эрхэм хүн гэдэг контент бэлдэж явж байгаамаа. Тэгээд таны бас ах дүү самбат садгууч таныг эрхэм хүнээр миний ихч бол үнэхээр мундаг хүн байгаа. Ах дүү нартай халамжтай, сэтгэлтэй, ив сайх ихч байгаа гэд эрхэм хүнээр бас олон түмэнд бас алдаршуулж өгөөч гэж хүссэн. Ах дүүстэй үнэхээр та үнэхээр эрхэм хүн байж чадсан байна. Таны бас төвчхон төгсөж би бас үнсэн. Намайг алтан дөрөв гэдэг. Тэгээ одоо юу болчих вэ чинь хаан сууж исэн алтан дөрөв байжсэн бол доо. Тэгээд таны тооны гэдгээр нь яаж байгаа болохоор гинт тийм л юм санаанд орж ирэл. Тэгээ гайхаад байжсэн л юуг таныг Бадам жаргал гэдэг юу гэдэл ороод ирсэн. Тэгээд таны үеэл дүүнэр гэх юм уу та? Үеэл дүүнэр тань. За энэ хүнийг та бити та загнаарай. За бити. Ямар аа. Тий бидэнтэй ирэхдээ бол за ер нь хувилцсан гэх үү дээ. Тийм. Тэгэхээр үеэл дүүнэрийг тань ярьж байгаагаар та бол үнэхээр ах дүүстэй халамжтай инрэлтэй ийм сайхан хүн байдаг юм аа. Тэгээд манай их чиг бас эрхэм хүнээр тодруулж өгөөч гэсэн юм. Угаасаа та ах дүү нартай эрхэм хүнээр тодорцсон хүн юм байна. Гэхдээ илүү олон хүнд магадгүй эрхэм хүн гэдэг заавал олонний өмнө танигдсан хүн байх албагүй шүү дээ. Ах дүүстэй, ах дүү нартай ерөөдөө халамжтай сэтгэлтэй байна гэдэг өөрөө бол эрхэм хүний мөн чанарын нэг илэрхийлэл мөн. За. Та ч юм бол одоо долуулаа тийм үү? Долуулаа. 3 ахтай 2 ихчтэй 1 дүүтэй. Би сайн мэдж байгаа тийм сайн мэдж байгаа. Гайхалтай гинт. Тэгэхээр ер нь бол хүмүүс ингээд дор дороо л ерөөдөө ажил хөдөлмөрөөр хийгээ явдаг.
Тэгээ нэг цагаан сараар нэг бууз илтгэж нэг цугал дүүгүй юу. Нэг тийм л байдаг. Тэгээ нэгнийхээ сайн яваагч тэр муу яваагч тэр ерөөхдөө нэг тийм амд амцэг хүний ярианаас заримдаа сонсч байдаг. Тэгэхээр ах дүүс ер нь их ойрхон байх, энийг та ер нь нэгтгэж авч явах гэдэг энэ утга ер нь таны хувьд ямар илэрхийлэл вэ? Хэнийг дүүнэрийн хаач юм уу хийх гэж байгаа ажлыг ч юм уу ингээд дэмжиж тусаж чиглүүлж л өгч яваана л да ерөнхийдөө тийм. Сайхан зүйл шүү дээ ах トゥ гэр бүл өөр хүүхдүүдэд мэдж явна гэдэг бол тийм ээ. Том ажил шүү дээ. Хүний ер нь бол нэг юм хайр тэрвэр гэдэг чинь ер нь нэг юм нэг алт чинээ шүү дээ тийм үү. Гэхдээ энэ олон дүүнэрээ ингээд нэг тэрвэртэй ингээд тэрвэрж явна гэдэг үнэхээр хүний сэтгэлийн тэрвэрнээс илүү их агуу юм байна л гэж би таны ер нь зүйлийг уншиж байхдаа бодсон. Бас таны нэг үйл таны нэг ахтай нь би энэ муу байхад та ер нь бас сахиж барих гад тэгээд нэг күртэг авч утсан гэж байгаа. Гом их баярлалаа гэж хүн тэгээд ер нь юм жижигддгүү сэтгэл байвал хүнд энэ сайхан дурсамж их сайхан зүйл үлдээх юм да. Би бодож игэл одоо үргэлжил ах トゥ гээ одоо хэнийг ч гэсэндээ ах トゥ өөр хүүхдүүдээ болж игэл одоо баярлуулж ингэж явах юмсан тэднийхээ төлөө явах юмсан гэсэн бас тийм баг хорвоогоос тийм үүрэг даалгавартай төрсөн юм шиг байна. Өөрийгөө сандгийн. Яг нэг зорхон юм дээр бол бас тийм бичээстэй байждаг байхгүй юу? Та хүний төлөө одоо төрсөн хүн гэд баг бичээстэй шүү. Тэгээд болж игэл тэгээд энэ яаж юм тэр нь яаж юм болж аюу яаж идэх сургаж харж тийм болохгүй байгааг юм чиглүүлж өгөх гэж явдаг та. Хүүхдүүдийнхээ хүүхдүүдэд санаа зовж нойр хуслана. Тэгээд дараа нь дүүнэртэй ах эгч нартай санаа зовж бас нойр хуслана. Тэгээд дараа нь тэд ах эгч нарынхаа хүүхдүүдэд нь санаа зовж бас нойр хуслана. Одоо зээнэртэй бас санаа зовж нойр хуслана. Би ер нь ерөөсөө ер нь жоохон ядарч явна бүтэхгүй явна гэдэг дээр л манай эгч маань гүйж явд юм даа л гэж хэлсэн. Одоо энд байгаа ариун наад зарим нь чи хавгаас илүү юу яагаад хэлсэн байна. илүү бас арай хэтрүүлсэн байна юу? Хэтрүүлсэн байна гэж юу. Эрхэм хүн гэдэг ойлголт таны хувьд ер нь яг ямар утга танд ер нь бууж ийн ер нь? Ямар хүнийг ер нь эрхэм хүн гэж хэлэхээр юм байна ер нь? За эрхэм хүн гэдэг бол том утга учиртай байх уу? Одоо бүх талаараа л одоо мэдлэг боловсрал одоо ажил хөдөлмөр хайр инрэл бүхэл юм шингэсэн хүн байхтаа л гэж байх ёстой байдагдал гэж боддог та. Тийм юм одоо ингэж гинтийн бэлэг барьж хаад нэртэ үнэхээр гайхаж шиг баярлж. Та энийг хүртэх хэрэгтэй хүн. За баярлалаа. Тийм эрхэм хүн байх хэрэгтэй хүн да. За бүгд ариунагаа оруулъя. Тэгээ бид нар эрхэм хүнийг алдаршуулах гарын бэлгээ бүгдээ өгцгөө тийх үү? Маш их баярлалаа. Өөр ирэхгүй норимс гараад юу хийж байна яг өөр юм болоо явчлаа гэж л бодсон тэгэхэд. Тэгээд нэг хамгийн ихний нулимсаа тэнд гаргасан шүү дээ. Тэр үед чи минь ямар юм хийж яваа юм бэ? Арин чимэг гэдээсэн чи хүрээд энэ нэг юм надаас авах ёстой, өгөх ёстой хэлэх юм байдаг гэд сайн цагаар гараад ирсэн чинь ийм гинтийн сайн цагаас нь удаан хугацлахгүй. За баярлалаа. За. Юуны юм танд асуура. Цэцгэлгээрээс энэхүү цэцгийг бэлгэлж байна. Эквадораас ирсэн цэцэг шүү. Их холоос ирсэн цэцэг шүү. Алдартай хүн бэ би чинь одоо за баярлалаа. Эквадораас ирсэн цэцэг. За манай хамтран ажиллагч эрхэм хүн контентын маань хамтран ажиллагч Монкек. Ерхий ивент итгэгч Монкек. За баярлалаа. Яасан сайхан бэ? За. Сайхан гинтийн бэлдэг барьдаг улсууд вэ? За энэ дэвч чухал зүйл байна. Манай Gift and Travel гэдэг энэ хөтөлбөрийн хүрээнд үүний зохион байгуулж байгаа эрхэм хүн энэ контентыг санаачлагч Чингүн Travel гэж аялын ийм компани байна. Олон жил олон хүмүүсийн аялаар дурсамжийг бүтээсэн ийм байгууллага хамт олон байдаг. Тэгээд энэ бол эрхэм хүн аялын ваучер. Таны хөдөлмөр сайн үлсийг үнэлэн гүн талхлан илэрхийлэл болгон бэлгэлж байна. Эрхэм хүн бодом гэрэл аялын чиглэл жиний Бээжин 8 өдөр 7 шөнийн аялал. Ямар аа. Ямар сайхан тийм. Энийг үеэл дүүнээс нь гэж байгаа юм. Энэ ваучрыг танд ирэхдээ Чингүн Travel-тэй хамтран танд бэлгэлж байгаа. Гэхдээ энд бас
үеийн нэрийг дуртах хэрэгтэй. Тийм. Ган зэрэг, учрал, одгэрэл, ариун чимэг, уг нь эргэстэй ариун чимэгийн дох шиг байна, тийм үү? Тийм. Ариун чимэг. Энэ уулзгээд ирдээ. Ган баган, батгаа, жолоон цэцэг, ариуна нар энэхүү авчлыг тань бэлгэлж байгаа. Чингүүн тэрүүлдэг амтран. Тэгээд та тий. Энэ бол 2026 оны 10 сарын 1 хүртэл хүчинтэй. Та хизээ ээлжийн амралтаа авахыг. Тэрнээс өмнө ээлжийн амралтаа аваад сайхан аялаарай. Очоод тэгээд жинийн бэж очиж цагаан хэрэмдэр очиж тий очиж аялаарай. За баярлалаа. Ямар сайхан гинтийн зүйл вэ? Хамгийн хүндтэй дурсал болж үлдэх зүйл бол Чингүүн Travel-ээс gift and travel content-ийн зүгээс танд энийг энэхүү дурсгалын зүйлийг үүр хадгалуулж байна. За. Эрхэм хүн гэж байгаа. Ямар гоё юм бэ? Ямар гайхалтай юм бэ? Дахиад ураг намаа дахиж хөвлүүл засвар хийгээд дахиж хөвлүүлэх хэрэгтэй болох нь те. Йоо, ямар сайхан юм бэ? Баярлалаа. За. За бадамжраглагч маань ингээд ах дүүсийн хувьд эрхэм хүн байсан бол та их олон хүмүүсийн өмнө бас эрхэм хүн боллоо. Тэгээд охтуудаа наслыг хүсээ өрөөй. Зээ дүүнэр маань бас ажралтай эрүүл их байх болтугай. Танаа гэр бүлд өөрийнхөө гэр бүл хүсдэг хамгийн сайхан зүйлийг хүсье. Тэгэхээр бидний энэ дулаан уран амьсгалыг бүрдүүлж өгсөн. Одоо маш энгийнээр хэлчихье. Улаан хооронд байрлах кинотеатр байдгийг бүгдээрээ мэднэ. Тэр нь түүний 5 давхарт байрлах Якучи Рамён Япон ресторан байна. За тэгээд та бас хоёр манаас тухлан суугаад бас Япон хоолоор бас байлуулахыг хүсье. За баярлалаа. Бас ийм сайхан гинтийн бэлэг барьсан. Та бүхэндээ маш их баярлалаа. Ямар гайхалтай юм бэ чи ямар. Таны энэ олон жилийн хичээл зүтгэлийн үр дүн чинь. Би таныг зөндөө Баярлалаа. Бурхан гэдэг бол бурхан яг таны үүсийг ингээд шахинж харж штэ тань. Ихтэй тэгтээ хэлэхгүй яаж байгаа юм гинтийн нэгч харж ирхий. За баярлалаа. Энэхүү контентыг маань санаачилсан Чингүүн Travel аялын компани, Monke ерхий ивент тэтгэгч Monkek, тэгээд Azura Экватор цэцэг байлаа. Тэгээд бүгдээрээ танд ч гэсэн эрхэм дотны бас хүн байдаг. Түүнийгээ бас түмэн олонтойгоо хуваалцахыг тэр эрхэм хүнээ бас алдаршуулахыг хүсвэл Чингүүн Travel болон бидний контентын багтаа холбогдоорой.